Нам байгуулагдсны болон их орончдын өдрийг тохиолдуулан нам хөдөлгөөнүүд Монгол улсын хөдөлмөрийн баатаруудын холбооноос хамтран анхудаа энэ өдрийг нийтэд хамааралтай өдөр болгох ойлгох үүднээс өнөөдөр Чингис Чорт будалд их орончдын өдрийг өгсөн баярын цэнгүүнийг зохион байгууллаа. Энэ арга хэмжээний хамгийн гол зорилго нь баярлалд цэнгэхэд бус Монгол улсад улс төрийн ууган хүчин үүсэн байгуулсан энэхүү түүхт өдөр нь дан ганц нэг нам хийгээд эрх баригчдад хамааралтай бус улс төрийн бүхэл хүчин болоод олон нийтэд харьяалтай гэдгийг мэдүүлэхэд оршиж байгаа юм а. Энэхүү арга хэмжээнд Монгол Ардын Уусгалт нам болон улс төрийн бусад нам иргэний хөдөлгөөний төлөөллүүд хөдөлмөрийн бааtruуд, энэ цагийн игэл бааtruуд, соёл урлаг шинжлэх ухааны зүтгэлтнүүд төрийн албан хаагчдын төлөөлөгчд оролцсон юм а. Учир нь их орончдын өдөр бол их орон тусгаар тогтнолынхоо төлөө явсан бөгөөд явж байгаа цаашдаа явах нийт Монголын ард түмний түүхэн өдөр юм а. Их орон гэдэг үгийн цаана эннийхээ төлөө зүтгэе. Энэ улс орондоо болохгүй байгаа юмыг засъя. Улс орноо улам сайхан болгоё гэж зүтгэж байгаа энэ намууд бас байна. Тийм учраас бид өнөөдөр бүгдээрээ хамтран цугларч энэ үгээ хэлж ярьж энэ үгийн цаана байгаа тэр сайхан зорилгодоо нэгдэж энэ богино хугацааг гэсэн хамтдаа өнгөрөө гэж цугларсанд би их баяртай байна. Ингээд энэ намуудын дарга нарт энэ хөдөлгөөний төлөөлөгчд, удирдагчдад мөн хөдөлмөрийн бааtruудын холбооны удирдлагад нийт Монголын ард түмэндээ энэ өдрийг тохиолдуулж энэ бол нэг намын юм уу, нэг хүний юм уу баяр биш. Нийт Монголын ард түмний баяр учраас бүх ард түмэндээ хамгийн гол нь эх орныхоо төлөө зүрхэнд цохилж байсан, амь насаа алдсан, одоо эх орныхоо төлөө зүрхэнд цохилж байдаг, бодож байдаг, зүтгэж байдаг тэр бүх хүмүүст чин сэтгэлийн халуун баяр хүргэж өнөөдрийн энэ цэнгүүнийг хамтдаа бүгдээрээ нэхүү гэж санал тавьж байна. Энэ түүхээ хойд залуустаа үннээр нь мэдрүүлэхийн төлөө энэ эх орон тусгаар тогтнол гэдэг чинь юу юм бэ? Энэ ад жаргал гэдэг чинь хаанаас эхэлж байна? Бид нар өөрснөөсөө бүгднээс нь бидэнд байгаа энэ дээрээс олгосон тэр дээлцээс олгосон тэр хөв заяагаа бид нар авч түүхээ сайн мэдэж эх орноо цэцгэлээ хөгжүүлэх одоо төлөө цуглаж байгаа нь маш баяртай байна. Гадаадын анхаарал тэр болгон Монголд ханддаг байсан бол өнөөдөр дэлхийд даяараа Монголын зүг харж дэлхийд даяараа Монголын их баялгаас бас хүртчих юмсан, хоцорчихгүй юмсан гэсэн ингээд сайн уу олон одоо хүсэл тэмүүлэл Монгол дээр төвлөрж байна. Тэгээ энэ үед бол Монгол орноо их орноо улам хөгжүүлж эзэглүүлэх, тусгаар тогтнолоо хамгаалж үлдэх энэ одоо их бизнесийн өрнөл дунд Монгол хүнийхээ эрх ашгийг авч үлдэх ийм шин шалгуур ирсэн учраас өнөөдөр бид нар их орноо гэж ярьж байна. Өнөөдөр бид нар тусгаар тогтнолоо бэхжүүлэе гэж ярьж байна. За их орончдын өдрийг тохиолдуулан дан ганц нам эрх баригчид баярлаж суудаг цаг ард хоцорч энэ өдрийг монголчууд халуун ам бүлээрээ дуурсан хүндэтдэг боллоо. Өнөөдрийн арга хэмжээний үеэр их орон хойч ирээдүйнхээ төлөө халуун ам бүлээн тусаа зориулсан үе үеийн их орончдоо энэ мөчд урсан санаж цаашдаа их орон тусгаар тогтнолынхоо төлөө үр хойчийнхоо ирээдүйд ямар үйл бүтээхээ олон намын төлөөлөл иргэний нийгмийнхэн ярилцсан.